Сайн бацгаана уу? Налгачуудтай хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж байна. Эрдэнэт мал сүргүүд нь тал дүүрэн сувдран бэлчээж, эртний сайхан аялгау энхэн болон буйлан ихшгэлсэн энэ гэгээн тунгалаг өдөр ижи аавынхаа гол голомтыг сохин сууга эрхэм дүүнер болох Алтай ах бүпэ нартай сумын авраг малчинаар шалгарсан халуун баяр хүргэе хэмээн ахан дүүсийнх нь илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээг хамтдаа уламжилцгаая. Тусгандар алыс кетіп барады супаңдар. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид нэгэн сайхан өргөн ирээд байна. За тэгээд юун түрүүнд энэ өдрийн мэндийг айлтгаж эрхэм ахын амар амгалан айлтгая. Алтайхаа сайхан өвлж сар шинтэйгээ сайхан долгож байна уу? Сайхан за та манай сайхан өвлж гинөө ажиллаад өндөр Өндөр сайхан байна. Мөчид манай налгачуудтай хайр түгэе хэмээн мэндчилгээ үргэлтийн хамт олноор танай өрх айлт хаяглаж маш гоё мэндчилгээ ирсэн байна. Тэгэхээр мэндчилгээнийхээ эхэнд би бас айл гэрийн эрхэм эзэгтэйтэй бас танилцсан зүйтэй болов. Миний ихч өөрийгөө танилцуулъя. Та хоёр маань аль нутагт оршин суудаг айл гэр болоод хэдэн жил болж байна? Намайг Далилхан Яхгүпэ гэдэг. Тэр Эрдэнэ сумын Түгэм Эрдэнэ сумд амьдардаг. Хоёр хандлаад 26 жил болж байна. За тэгвэл энэ цаг мөчид бас маш гоё баярт үйл явдал ахын маань гэр бүлд тохиосон сурагтай. За тэгээд түүн дээр нь баяр дээр баяр нэмэхээр намайг бас явуулсан байна. 26 жил ханилахта Эрдэнэт малынхан хишиг буйныг хүртэж улс их орондоо ажил хийвэл ам тостно гэдэг шиг хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж ах эгч хоёр маань бас сумын авраг малчин хэмээх эрхэм тэмдгээр ингэр юугаа мэлаж энэ цаг мөчид ахан дүүс айд сахал бүхнийг баясгаж байгаа учиртай. Тэгээд юун төрөнд бас халуун баяр хүргэж энэ бичлэгийг үзэн сууга нийт налайх нутгийнхных нь өмнөөс танай өрхөөл баяр хүргэж байна. Хүлээн авна уу? Гэт Алтайхаа мэдээж энэ гоё баяр түүл явдал дээр ингээд харсан чинь хөл ойрын зочдууд ердөөсөл хөл хөлд дарагдсан маш олон үйл явдлууд үргэлжилж байна. Харин манай хамт олноор дамжуулж танд бас гинтийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр ахаасаа асууна. Бэлэг явуулах ёстой хүн байна уу? Ирж амжаагүй хүн байгаа юу? Таамаглаж байгаа хүн байна уу? За ер нь байхгүй те. Ах дүү хамаатан садангуудаас л юм болов гэж бодож байна. За тэгвэл эхлээд гуруула маш том бэлэг ирсэн. Бүр дааж ядаад сая арай гэж хаалгаараа ороодлаад ирсэн. Харин энэ сайхан сэтгэл шингэсэн бэлэг чухам хинээс та хоёрын минь баярыг хуваалцахаар ирсэн бэ гэдгийг тодорхой болгохын тулд эхлээд маш гоё загтлыг уншиж танилцуулах ёстой байгаа. Хэрвээ та хоёр маань сайн сонсвол бэлэг ямар учиртай бас хинээс вэ гэдг нь сайхан загтлыг нь сонсцгоё. Удмыг минь үргэлжлүүлж, өгтөх амьдралыг минь тэгшитгэж, аавын гал голомтыг залгаж, алдар нэр юугаан цуурайтуулж, ахан дүүсийн эвэйг эрхэмлэн яваа. Эрхэм хоёр дүүдээ чин сэтгэлээсээ халуун баяр хүргье. Нийслэлийн алдар туяач анаар химээх айл өрхийн аавын нэрийг цуурайтуулж, Эрдэнэт мал шимийнхэн хишиг юуг хүртэж, энэ цаг мөчид сумын авраг малчин болсонд нь хоёр дүүдээ тусгайлан баяр хүргэж байгаа юм шүү. Хизээд биднийхэн түшиг тулгуур болж аавын гал голомтыг цахин суугаад ах дүүнэр нь баярлаж явдаг шүү. Хоёр дүүдээ дахин халуун баяр хүргэе хэмээн энэ мэндчилгээг эрхэм ахын минь төрөл төрөсөд энэ цаг мөчид нэгэн ихийн хөвлий төрүүлж өсгөж нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч хүн болсон ахан дүүсээс нь илгээсэн байна. Нэрийг нь тусгайлан дурдах юм бол ах Амантай, Аманжол, Забир, Сайран, Боки, Кадарбек, Куандаг, Бауржан гэсэн өрх айлуудаас мөн тэдний маань үр хүүхдүүдээс ах эгч хоёрын минь баяр дээр баяр нэмж энэ сайхан сэтгэл шингэсэн бэлгээр баяр хүргэж байна. За тэгээд хүлээн авна уу? Бір туғаным мен үшін жан беретін бұл жалғанда өмірде жалғызсырап мен қалғанда қасымнан табылатын көрмесем сағынатын. Ал енді мерейлі мерекеміз одан әрмен асырып жатыр. Алтайға ең бастысы әкенің аруағын сол
шаңыраққа құт берекемен қуанышты хабар келіп жатқанда осыны көріп отырған барлық бір туғандардың атынан біз сізді құттықтап келген жайымыз бар. Ендеше қазір осы видеоға өзіңіздің туғандарыңызға және де ыстық ықыласыңызды жалғастырсаңыз. Ингээд гинтимэр билгэрсэн ахтуу бэрэгч дүү нартай болон бэрүүдтэй болон бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгднгийнх нь гэр бүлд нь ад жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Та нартай бүгдэнд маш их хайртай шүү. Ах бопогч нэгэн сайхан үг байдгийн сайн яваа эр хүний ард сайн сайхан байгаа өр хайлын ад ээдээ чадaltaй чансаатай сайхан бүсгүй хүн байдгийн гинлээ. Тэгээд энэ хүү сумын авраг малчин химээх эрхэм цол хэрмийг хүртэж байхад таны минь оруулсан хувь нэмэр бас дөндөө их байгаа болов хадмуудынхын зүгээс хүндэтгэл юугаан өргөн барьж байхад яг энэ цаг мөчид хадмуудаа хандаж гоё талархал дэвшүүлдэг. За бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Та бүхэн сайн сайхан эрүүл байгаарай гэж бирөөдөө. За баярлалаа. Енді сіздерге ең бастысы Алла Тағала разы болсын деп айтайық. Неге десеңіздер, қазақта қара шаңырақтың қадірі өте жоғары ғой Алтай аға. Сол шаңырақтың ұйтқысы болып, берекесі болып, туыстарыңыз қашанда ос отаудың есігін ашқанда қабақ жұртпай қарсы алатындарыңыз үшін, әкеңіздің аруағын биікке самғатып жүргендеріңіз үшін рахмет айтамыз. Келер өмірлеріңіз табыстар мен сәттілікке толы болсын дейік. Жақсы ойладыңыздар. Әмин, рахмет өздеріңе. Бауыр керек өмірде сырласатын, сыйласатын, өзінше үн қосатын, сынаққа да сен үшін қарсы тұрып, бағындырып белесті қырдасатын. Бауыр керек өмірде жанға жақын, тек жақсылық жасауға қамданатын, сыртыңнан жамандаса біреу сені, алданбай сөздерінен арланатын.